Гэр бүлийн хурим найр гэдэг ойлголт бол хайртай хоёр хос бие биендээ аз жаргалтай байх тэр хүсэл зорилгынхаа үүднээс насан туршдаа биенээ хайрлаж явах тэр сэтгэлээ илэрхийлж бие биендээ заа андгаагаа өгч байгаа түүнийг баталгаажуулж байгаа төр ёсны үйлийг болвол гэр бүлийн хурим найрын ёсон гэж бол ингэж үзнэ. Өөрөөр хэлбэл монголчууд бид нар чинь заа андгаатай ард түмэн шүү дээ. Өөрөөр хэлбэл заа гэвэл ёогүй гэж тийм ээ. Тэгэхээр ер нь альваа үнэн байх, альваа тэр зорьсон зорилгодоо хүрэхийн тулд тууштай байхад бол тэр заа андгаа гэдэг юм аягүй чухал. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр зэрэг хайр сэтгэлдээ хосууд үнэнч байх, амьдралаа бат бих байлгаж, үр удмаа үлдээж, ураг төрлийн ёсыг ариун дагшин авч явах тэр үеийн эхлэл оргилж гэж хэлж болно. Энэ зүйлийг болвол гэр бүл болох хурим найрын ёсон гэж ингэж үзэж байгаа. Намрын дунд сарын шиний 17 гэдэг чи монголчуудын хурим найрын хамгийн их тийм үнцэнтэй өдөр шүү дээ, тийм ээ. Тэгэхээр яагаад энэ бид нар альва хурим найрыг ялангуяа энэ гэр бүлийн ёслол хийх хурим найрыг ингэ сайн өдрийг сонгож товлож авдаг гэхэлэр зэрэг хүн байгаль хоёр хамгийн гол нь эсрэгцэх биш, эрвүү зөөлөн харилцаанд зохирон амьдрах ийм утга учирыг бий болгодог. Тэр нь өөрөө хоорондоо цаг хугацааныхаа хувьд өдөр судрынхаа хувьд ч гэсэн эрвүү байх, зохиронгуй байх тэр зүйлийг бодож л сайн өдөр цагийг бол товлдог. Ялангуяа монголчуудын өдрийн сайн цаг бол морин цагийг холдоо сонгоод идэг шүү дээ. Гэхдээ яг хүн хүнийхээ тэр төрсэн нас сар жилээс хамаарч өөр байдаг л да. Ер нь бол яагаад морин цагийг холдоо сонгодог гэхэлэр зэрэг монголчууд ер нь хүн төрөлхтний соёлын эрсдэлт бол морь гэдэг амтан болвол хамгийн их онцгой үүрэг хүлээсэн, үүрэг гүйцэтгсэн ийм сайхан амтан шүү дээ. Тийм болохоор зэрэг адуу малаа дээдэлдэг малчуудын нэгдүгээрт уламжлалт байж байгаа, нөгөө талаас нь морин цаг гэдэг нь өөрөө монгол хүмүүний өөрсдийнх нь оршихуйд бол хамгийн эергээр тусдаг нэг юм сайхан цаг байх нь. Монголчуудын хурим найрын ёсон бол тэр аяараа бэлгэдлийн тогтолцоо гэж ингэж үзэж болохоор байдаг. Өдөр судраа сонгохоос эсвэл өмсөх хувцсныхаа өнгө гоёлын юуныхаа өнгө дизайныг гэж ярил л да, хэлбэр хийцийг сонгохоос эсвэл бүгд л дандаа сайн сайхныг бэлэгдсэн, аливаа бүхэн сайн бүтэж явахыг бэлэгдсэн, бат бих байхыг бэлэгдсэн, эрүүл сайн сайхан аж төрхийг бэлэгдсэн. Ийм л бэлэгдэл сэтгэлгээ болвол тэр өнгөнд, тэр хийц дизайнд, тэр өдөр сударт, тэр цаг хугацаанд бол шингэсэн байдаг. Хурим найрын ёсон бол бүхэлдээ энэ бүх бэлэгдлийг өөртөө шингээсэн ийм цогцлбор соёл байдаг. Жишээлбэл манай хүүхэд ялангуяа малчуудын манай малчдын дунд бол нэг юм яриад шүү дээ. Би баруун Монголд Ховд аймагт сулгаагаар явж байхдаа л нэг өв дээдсийн хоорондын ярианаас бол сонсч байсан. Энэ юу гэхэлэр зэрэг тэднийх манад хөөрөг өгөөгүй гэсэн ийм яриа байсан. Тэрийг энэ Улаанбаатарт өссөн сүүлийн үеийн бид нар бол ойлгохгүй шүү дээ. Хөөрөг өгөөгүй гэдэг чи юу гэсэн үг вэ гэж тий. Тэгэхээр тэр чинь тэр айл тэр жишээ манад хөөрөг өгөөгүй байгаа нь манайхыг хүүхдийнхаа хуримын ёслолд бол урээгүй байх нь шүү дээ. Тийм утга тайлэгдчихэв. Тэгэхээр эндээс юу харагч байна вэ гэхээр нөгөө монголчуудын хөөрөглөх ёсон гэдэг нэг том соёл байна шүү дээ. Мэдлэх хүндлэх ёсны тийм ээ. Тэгэхээр хурим найрын ёсны ялангуяа нүүдэлчний ахуй орчинд бол хурим найрын соёлын тэр урилга нь бол хөөрөг өгөх ёсоор дамжиж очдог байх нь мэдээ зангина. Тийм үү? Тэгээд манад хөөрөг өгөөгүй бол манайх тэр хуримд уригдаагүй. Тэднийг хөөрөг өгсөн гинлээ. Тэднийг очих байх гэж. Тийм ээ. Тэгэхээр энэ монгол соёлд бол орчин үеийн бидний ойлгодог цаасан урилга гэдэг юм уу? Ийм зүйл бол мэдээж байхгүй тийм ээ. Нүүдэлчний соёлын эрсдэлт бол амнаас ам дамжиж тийм ээ цээжнээс цээжинд хавцлагдаж мэдлэг уламжлал оршдог ийм онцлогтой шүү дээ. Яг хурим болох өдрийн өмнө хийдэг ухтал ёслол байна шүү дээ. Тэн дотор нэг сонирхолтой зан үйл жишээлбэл баруун монголчуудад тухайлбал баядад бол сэвгэрмүүдийн найр гэж байна. За бурятууд бол басхан зайх найр гэж байна. Тэгэхээр энэ яадаг вэ гэхээр зэрэг хурим найраа хийх гэж байгаа охид бүсгүйчвэл найз нөхдөөрөө ингээд нийлээд тэр берд мордох гэж байгаа бүсгүй найзууд нь цуглаад бүгдээрээ тэр өөрийнхөө голоор байгаа айлууд амтан ах дүүнэрээр бууж мордоод тэгээд идэж уугаад ингээд дуулц ингээд хуримын ухтал ёслолоо хийдэг.
Энэ бас их гоё тийм ээ. Ингээд энэс цаашаа бол айлын хүн болох гэж чинь нөгөө охин чинь тийм ээ. Тэрний өмнө найзуудтайгаа ах トゥ унэртэйгээ ингээд өөрийн нутгийн ах トゥ унэрээ ороод баяр цэнгэл аз жаргалаа хуваалцаад явдаг. Ийм сайхан юмсан байх жишээтэй. Гэт. Тэгэхээр ер нь энэ бүхнээс үзэхэд хурим найр гэдэг бол гэр бүлийг бат бэх байлгахын төлөө хийж байгаа утга төгөлдөр ийм хүндэтгэлийн ёслол буюу төрийн ясан юм аа л гэдэг. Соёл гэдэг бол хүмүүнээр бүтээгдэж, хүнээс хүнд дамжиж, тийм ээ, хүн бүтээгээд хүний бүтээсэн соёл өөр нөгөө хэн нэгэнд очоод өвлөгдөж, уламжлагдаж, мэдлэг болж, уламжил, ёс заншил, дэг жаяг болж ингэж явдаг. Хэрнээ түүхэн цаг хугацаанаас нөгөө нэг түүхэн цаг хугацаанд уламжлагдаад явахдаа шинэ үеийн хүн өөрийн шинэ мэдлэг уламжлал буюу шинэ үнэлэмжээрээ хүлээж авдаг. Тийм учраас аливаа соёлын зүйл бол уламжлагдах хэрнээ бас шинэчлэгдэн, өөрчлөгдөж, хувьсаж дамждаг ийм зүй тогтолтой байх. Тийм учраас соёл энэ ялангуяа хурим найрын ёс ч ялгаагүй соёлын нэг томоохон үзэгдэл шүү дээ. Тэгэхээр хурим найрын ёслол энэ тийм тогтсон нэг хатуу царцсан зүйл бол биш. Үн цэнтэй болгоно түүхэн цаг хугацааны ирэхээр улирч баларч хаягдаж гээхдэггүй харин ч баттай хадгалагдаад явдаг уламжлалын ийм тогтвортой шинж бол байдаг. Харин нөгөө талд нь бол хурим найрыг зохион байгуулалт нь янз бүрийн арга хэлбэрүүд бол өөрчлөгдөж байна. Бас хурим найрандаа өмсдөг хувцс нь бас тодорхой хэмжээнд өөрчлөгдөж байна. За хурим найраа хийдэг орд өргөө гэрэнч гэсэн бас мэдээж нүүдэлчний уламжлалт Монгол гэрийн соёлоос байшин орчин үеийн суурин соёл иргэншилт шилжсэнтэй холбоотойгоор олон өөрчлөлтүүд бол болж байна. Энэ бол зүй ёсны юм. Тэгэхээр уламжилт хэм хэмжээ яг хатуу дэг жаягаар уламжлагдсангүй гэж бид нар гомдлох эрх бол байхгүй. Ямар нэгэн хэмжээгээр шинжлэхдэх хэрнээ хамгийн үн цэнтэй, өөрөөр хэлбэл үнэн байх. Тийм ээ? Хайр сэтгэлдээ үнэнч байх, хань ижилдээ үнэнч байх, гэр бүл тогтвортой байх, андгаа тангарагтаа үнэнч байх, тэр андгаа нь биелж байх. Энэ талын хүн ёсны, хүний мөн чанарын, хүний мэс чанарын зайлшгүй хадгалах ёстой тэр үнэт зүйл болвол тогтвортой хадгалагдчих байх нь Монгол үндэстэн, Монголын нийгэм тогтвортой хөгжөхөд бол маш чухал зүйл. Харин орчин үеийн соёл иргэншлээ ялангуяа даяарш хууль явс, зах зээлийн нийгэм тийм ээ, ардчилсан нийгэм, нээлттэй сэтгэлгээ, тэгээд гадны олон соёл байнга бидний өдөр тутмын амьдралд шууд хүчтэй нэвтэрч төрж орж иж байгаатай холбоотойгоор бидний ялангуяа өөр хүүхдүүд залуу үеийн маань үнэлэмж бол өөрчлөгдөж шүү дээ. Бидний үед үнцэнтэй байсан, бидэнд сайхан гэж сонгогддог байсан тэр үнцэнтэй зүйлс бол орчин үеийн залуучууд бол төдийлөн сонирн биш, сонирхолтой биш байх. Тэгвэл тэрнийг орчин үеийнх нь тэр дэлхийд нээлттэй байх, олон улсын байх, дэлхийн Монгол хүн байхад нь хэрэгтэй үнд зүйлээр баяжуулаад явах нь бол бас болохгүй гэх зүйл байхгүй. Ийм учраас соёл гэдэг бол өөрөө уламжлагдах хэрнээ шинжлэхтэн хөгждөг түгээмэл зүй тогтолтой үзэгдэл юм бол хурим найрын ёсон тэрэл зүй тогтлоор бол хөгжих юм жантай гэж бас бид харах хэрэгтэй юм байна. Ингээд нийтлэг харж байхад манайх ер нь ёс мэдэх биш дээ. За ер нь тэр яад юм бол энэ баруун монголчууд л их ясрахдаг улсууд энэ гэсэн нэг яриа байна да. Өөрт чинь сонсогддог тийм ээ. Тий их түгээмэл сонсогддог. Би тэр хүмүүсийг бол тийм тааламжтай болвол хүлээж авсан сонсдоггүй. Яагаад тэгэхээр хүн болсон бол амьдрал эхэлсэн бол ёстой төртөө л байх ёстой. Өөрийн болоод өрөөлийн ёс дэг жаягийг мэддэг хүндэлдэг байх л ёстой. Тэгж гэмээр бие биенээ ойлгоно, тэгж гэмээр бие биендээ үн цэнтэй байж амьдрал тогтвортой бат бэх байна. Энэ утгаар ёс мэддэггүй ээж аав өвөг дээдс ч гэсэн тэр нөгөө ёстой дэгтэй жаягтай охиноо өгөх гэж байгаа талын ёсыг бол урьдчилан судлах ёстой, ойлгох ёстой, удам судрыг нь ойлгох ёстой. Тэр угсаатны бүлэг, тэр үндэсний ёс дэг жаягийг судлаад тэднэрт зохицсон байдлаар өөрснөө тэр хүүхдээ сургаад өөрснөө тэднэрт зохиронгуй байдлаар энэ ёс дэг жаягийг хийх нь өөрөө тэр хүүхдүүдийн амьдралыг тогтвортой байхад маш их түшиг болно. Тийм учраас хурим найрыг хийж байгаа ураглах энэ төрт ёсны үйлийг зан үйлийг хийж байгаа хүмүүс бол өөрснөө тэрийг мэдэх, судлах, тэрэнд хүндэтгэлтэй хандах нь хамгийн чухал. Өөр хүүхдээ түүрэнд сургах хэрэгтэй. Үүний тулд судлах хэрэгтэй. Манай худуургүй барилдсан хүмүүс тэр ёслолд хүндэтгэлтэй хандаагүй байх тохиолдолд бол тэр хүүхдүүдийн амьдралд ямар нэгэн хэмжээгээр тийм хайнга хандах,
аливаад ханга хандах, хэн нэгэнд ханга хандах ийм одоо тохиолдол гарна шүү дээ. Тэгэхээр эн чинь өөрөө хүн хүндээ хамгийн гол нь тэр үн цэнтэй байх, хариуцлагатай байх, нөгөө заа андгаа гэдэг юмдаа үнэнч байхад бол сөргөөр нөлөөлж байгаа. Тийм учраас тэр ёс ёслолыг одоо яг үдэ энэ бол хоёр талтай. Ёс ёслолыг бол ад үзэхгүй юм уу хитрхи их одоо төвхтэй байдлаар хүлээж авахгүй байх нь чухал. А нөгөө талдаа нөгөө бид хитрхи одоо мундаг ёс мэддэг. Яг л ингэхгүй бол бодохгүй гэж их хатуу ингэж бас ингэж шахах нь нөгөө нэг ёс мэдэхгүй юм уу ёсыг төгшөөдөх хүмүүст бас жоохон хүндрэл учруулах тал байж магадгүй. Энийг бол одоо дундаа л маш сайн ярилцаж бие биендээ хүндэтгэлтэй байж хамгийн гол нь ээж аав нь эмээ өвөө нь энэ одоо төрт ёсныхаа үйлд ямар хандлагатай байна? Нөгөө хоёр залуу гэр бүлийн өөр хүүхдүүд маань яг тэднийг дагаад л яг тийм одоо үнэлэмжээр л тэр амьдралд хандна. Тэгэхээр харилцан бие биендээ хүндэтгэлтэй ойлголцож энэ төрт ёсны үйлийг бол хийх шаардлагатай. Нөгөө талаас бас гайхуулгын шинжтэй. Энэ бол бас буруу. Нэг ийм туйшрлууд бол харагдаад байна л да. Хорим найрын ясанд одоо бэлэг дээр л аваад үзэл. Бэлэг гэдэг чинь өөрөө юу юм? Бие биенээ хүндэтгэлтэй хандаж, бие биендээ одоо аль болох илүү их одоо таныг хүндэлж байгаа үн цэнтэй байх тэр хүмүүн зүйлийг нь хүндэлж байгаа зүйл шүү дээ. Тийм учраас утга төгөлдөр бэлэг өгдөг. Тэр бэлгийн утга учирыг ойлгоогүй байж энэ ямар үнэтэй бэлэг вэ гэдэг одоо хэдэн төгрөгөөр хэмжигдэж байна гэдгээр одоо хэмжиж хүний өгсөн бэлэгт хандах энэ хандлага бол бас одоо ёс суртахууны асуудал энд гарч ирнэ. Тэгээд бие биендээ одоо нэг азар гадуу бэлэгт нөгөөх нь хоёр азар давж бэлгэлэх ч юм уу. Нэг алтан аяга бэлгэлэх нөгөөх нь хоёр алтан аяга бэлгэлэх ч юм уу. Нэг ийм ёс суртахуунгүй ийм хорим найрын юмнууд бол бас харагддаг. Энэ бол нууц биш тийм ээ. Хэлбэр хөөцөлддөг. Эн чинь нөгөө өнөөдрийн орчин үеийн ер нь ганц монголчууд биш те дэлхийн нийтийн проблем юм да. Хүний мэс чанараа алдагдах, хүмүүс нөгөө биендээ хүндэтгэлтэйгээр хандаж, бие биенийхээ тэр хүн гэдэг үн цэнтэй тэр үнэт зүйлийг хүндлэхээсээ илүү хэлбэрийн төдий алт мөнгө юм уу, илэрх хэлбэрт нь ханддаг, өнгө мөнгөний одоо үүднээс ханддаг. Энэ бол нөгөө төрт ёсны чинь нөгөө үн цэнтэй байх. Тэр одоо хамгийн үн цэнтэй амьдралын тэр үнэлэмжд бол сөрөг нөлөөтэй л байна шүү дээ. Өнөөдөр хүмүүсийн үнэлэмж үнэт зүйл бол асар их өөрчлөгдөж байна. Хурдтай өөрчлөгдөх нь бол бас одоо жам ёсны л юм. Гэхдээ тогтвортой сахиж явах зүйл бол ерөөсөө л хүний мэс чанар, ёс суртахууны үнэлэмж юм байна. Тэгэхээр хүн болгон ёсыг сахидаг, ёс суртахуунтай байдаг. Ёс суртахуунтай байна гэдэг чинь хүнийг хайрлах, хүнийг хүндлэх. Байгалийн үзэгдлэмсийг хайрлах, байгальд эергүй харилцах. Энэ л ёс нь шүү дээ. Тийм учраас энэ эергүй ёсыг сахиж тийм ээ хүн хүнээ хүндлэх энэ л одоо хамгийн үн цэнтэй зүйл юм шүү гэдгийг л хэлэх ёстой. Энэ бол Монголын баялаг юм аа. Энэ дээр л бидний амьдрал, бидний нийгэм, бидний угсаатны үндэсний онцлог оршино гэдгийг л хэлэх байна.